Hello guys, Мат шиг байна. Хамгийн эхний C# параметрийн хичээлдээ тавтамжаар л. Өнөөдөр бид уламжлал болсон Hello World гэдэг парамийг C# параметр дээр бичнэ. Яг одоо би Visual Studio 2013 Ultimate Edition-г нээчихсэн байна. Үүн дээрээ би одоо New Project-ийн дараад зүүнтлийн одоо энэ зэснүүдээс нь Installed, Templates, Other Languages, C#, Windows дотор нь би Empty Project гэдэг одоо сонгож байна. Тэгээ Empty Project-ийн нэрийг одоо юу гэж өгөх юм бэ? Доор нь Project Name. Түүнд дотор нь би одоо Scratchpad гэж нэр өгöd. Яагаад би Scratchpad гэж нэр өгж байгаа вэ гэхээр би дараагийн хичээл дээр дахиад шинэ project-д үүсгээд олон project үүсгээд байхыг одоо хүсэхгүй байгаа учраас би Scratchpad гэж нэр өгöd. Түүнийг би дахин эдитлэх зорилгоор Scratchpad гэж нэр өгж байна. Доор нь Solution Name гэж байгаа. Solution маань болохоор яг одоо энэ дээр бичсэн бол адилхан биш гэж байна. Visual Studio маань Solution-ийн биас адилхан Scratchpad-ийн чигээр нь үлдээлээ. Тэгээ окей. Баруун талд нь одоо энэ Solution Explorer гэж харагдаж байна. Зарим хүн дээр харагдахгүй ч магадгүй. Тэгэх юм бол V гэсэнд дотор дараад Solution Explorer Ctrl Alt L гэж одоо keyboard нэр бол байна. Тэгээд үүнийг нэг юм бол дотор нь Solution дотор нэг project гэж байгаа. Хэрвээ энэ дотор би solution гэдэг нь болохоор олон project-уудыг нэгтсэнийг solution гэж нэрлэж байгаа. Одоо би энд add new project гэх дахиад project-ууд нэмж болно. Дотор нь бол нэг project байна гэдэг. Тэр project-ийн маань болохоор Scratchpad. Дотор нь ийм хоёр одоо зүйл байна. Энэ хоёр зүйлийн талаар бол одоохондоо санаа зовхгүй ч болно. Scratchpad гэдэг дээр нь би болохоор mouse хоёроо дараад add new item эсвэл Ctrl Shift A гэж дарж болно. Үүн дотроос би одоо code гэдэг C# items code file class гэж байна одоо. Онлайн биш одоо заах энэ class гэдгийг би сонгоод доор нь одоо энэ шинэ item-ийнхаа шинэ item гэдэг нь үүндээ шинэ файл. Үүний нэрийг би болохоор main гэд нэр өгч байна. Тэгэнгүүт дотор нь одоо яг энд бол main.cs гэдэг нэг файл нэмэгдсэн. Тэгээд тэр main.cs файл минь болохоор энэ зүүнтлийн одоо code editor энэ цаахан дотор бол одоо энэ цаахан дотор бол нэгдчихсэн байна. Окей. Дотор нь байгаа кодуудыг би одоо бүгдийг delete-лээд одоо эхнээс нь бид нэр Hello World параметр чинь. Гэхдээ яг одоо бол миний бичиж байгаа зүйлийг дагаад бичээсэй гэж хүсэж байна. Юу гэсэн утгыг нь одоохондоо ойлгохгүйсэн ч болно. Гэхдээ хамгийн ихдээ би using system гэдэг цэг тасвал энэ талаар одоохондоо санаа зовхгүй ч болно. Дараа нь class my class тэгээд дахир алт нэгээд хааж байгаа. Үүн дотор байгаа зүйл маань class маань энэ гэсэн үг. Гэхдээ яг энэ дахир алтны талаар одоохондоо санаа зовхгүй ч болно. Тэгээд дараа нь би static void энэ хоёр үгийг ч гэсэн санаа зовхгүй ч болно. Дараа нь гол зүйл нь юу гэх юм бол би main гэдэг энэ бол чухал гэж бодож байна. Эхлээд бол яагаад энэ main гэдэг нь бол одоо function-ээр function гэдэг бид болохоор энэ дугуй хаалт нэгээд хагаад үүнийгээр одоо бид нар function гэдэг бол одоо function-гийн syntax бичлэгийн хэлбэр гэсэн өгүүлбэр зүйн C# параметр. Дараа нь function body гэж байгаа function маань тэнгууд энэ дахиад энэ маань болохоор энд ихтэй энэ нэрийн оронд байгаа бүх зүйл маань одоо function-гийн body энэ main function-гийн body гэсэн үг. Class гэдэг нь болохоор энэ гаднах дахиад алтна. Үүнийг бас scope гэж нэрлэдэг. Гэтэ би scope гэдэг зүйлийн талаар дараа ярих болно. Одоо энэ main гэдэг зүйл нь энэ бол одоо бидний my class одоо main гэдэг бол бидний өөрөө өгж байгаа нэр. Бус нь бол одоо яг зайлшгүй байх хэрэгтэй. Цифрүүд нь бол keyword гэж нэрлэдэг. Гэхдээ бид дараа нь keyword-ийг дараа нь тусднаас үзэх болно. Яг одоохондоо энэ талаар санаа зовхгүй ч болно. Main гэдэг function бол одоо бүх C# одоо параметр дотор бол main гэдэг function заавал байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энэ параметр ажиллаж эхлэхдээ main гэдэг энэ function эндээс одоо параметр бол эхэлнэ. Тэгээ бүх одоо C# параметр дотор бол
main гэдэг function бол заавал байх ёстой. Тэгээд тийм учраас би энэ файлын нэрийг би main гэж бол нэр өгсөн. Тэгээд дотор нь main гэдэг main файл байна. Одоо энэ дотор бол одоо main function маань эхэлж байгаа гэж би одоо өөрөө ялахад аюу амар гэдэг үднээс бол энэ нэр өгч байгаа. Энэ дотор бол main function. Main function энэ параметр эндээс ихтэн энэ маань юу гэх юм бэ гэх юм бол console гэдэг нь бидний одоо command prompt. Тэгээд zig энэ zig гарч энэ дээр гарч иж байгаа зүйлийг бол members гэж нэрлэдэг. Гэхдээ тэр талаар одоохондоо сайн зовхгүй ч одоо member method property үүнээс би write line гэж бичээд энэ write line гэдэг нь function үндсэндээ бид нэр console гэдэг нь command prompt тэрэндээ хэлж байгаа зүг бид нар write line write line гэдэг нь line гэдэг нь бидний бичсэн текстийн араас автоматар enter дараагийн мөр рүү орчоорой гэсэн. Үүнээр би хоёр quotation mark-ны нэгэд хаагаад энэ хоёр quotation mark-ийн хооронд байгаа зүйлийг бол string гэж нэрлэдэг. String гэдэг нь үндсэндээ зүгээр текст гэсэн үг. Үүнээр би hello world тэгээд write line гэдэг нь болохоор эдгээрийг маань console дээр write гэдэг нь бичих. Тэгээд бичээд тэгээд line гэдэг нь болохоор энэ hello world гэж бичсний дараа автоматар enter дараагийн мөр рүү орчоорой гэсэн утга. Одоо энэ бид нэр энэ параметр ажиллуулахын тулд энэ дээр debug гэсэн дээр дараад start without debugging гэсэн control F5 гэсэн байна. Яг одоо би control F5-а дараад F5. Одоо бидний энэ параметр бол ажиллаж байна. Hello world энэ хоёр үгийг принтлсэн. Араас нь enter дараагийн мөр рүү орсон. Дараагийн мөрнөөс нь болохоор press any code continue энэ маань бол зүгээр энэ параметр бол автомат хийж байгаа зүйл. За тэгээд үүнийг бичээд саяны параметр ажиллуулад hello world гэдэг энэ үгийг харсан бол хамгийн ихний hello world параметр биччихлээ гэсэн үг. За тэгээд дараагийн хичээлээр уулзлаа баяр таа.